Зороо минь залуужуулах бичлэг энийг татсан. Залуужуулах бичлэг 53 ч юм уу 4 ч юм уу хүрж байгаа. Тэгээд заараа хэлснээр оруулахтаа тоог хэлчих. За тэгээд энэ дээр нэг сэдвийг ярина. Нэг сэдвийг юм гэхээр нэг сэдв. Адилхан өгүүлбэр сонсогдсон мөртлөө хандлагаасаа хамаараа шал өөр хүмүүс иж болно. Тийм. Жишээлбэл нааг залуу байхад гэж хэлдэг. 17 18 таа байхдаа ч юм уу нэг зүйлийг дутуу боддог гэсэн хэвхэв. Тэгээд одоо ч сайхан мэдээж зарим нэг зүйл дээр төлөвшөө, зарим нэг зүйл дээр суралцах юм зөндөө байгаа л та. Тэгээд тэр нэг жоохон өөрөөсөө дүүн харахаараа худлаа харахдаг хөгшин баачканууд нь битгий ирээд амьдрал заагаад байгаа. Тэгээд яг уу тэгээд уурч мөрлж энэ төр. Тэгээд нэг юм хэлэхэд нэг юм хэлээ. Нэг юм юу юм гэхээр ийм үйлдвэр байдаг гэсэн юм байна. Би ингээд хайртай хүмүүсээ алдсан ч гэсэн би ерөөсөө гараас нь гондгүй штэ. Би өршлүүлэл амьдардаг. Тэгээ ингээд эсвэл би ерөөс тоодгүй штэ. Би будал өндөр ч уйлдгүй. Тэгээд өгөөд өгөхгүй. Тэгээ яг Монгол сэтгхүүтэй хүн. Тэгээ жирийн Монгол хүн зөө. Жирийн Монгол охины төлгөө харцагддаг адилхан. Жирийн Монгол хүн. Өө чи ямар муухай юм бэ? Чи яг уйлдгүй юм чи. Тэ? Чи одоо өстө муу хүн байна. Тэр хараа аав ээжийнхаа ингээд өндөр үйл явах штэ. Гэлгээд яг энэ өгүүлбэр байна. Энэ өгүүлбэрийг хэлж байгаа хүн яг цөөхөн дотроо цөөхөн. Гэтэ нэг өгүүл яг энэ өгүүлбэрийг хэлж байгаа хүн ихэнх маас нь бол дайран жоохон хатуу хүн гэж магадгүй. Худлаа хоорсон бардан нөхцөл гэж магадгүй. Цөөхөн дотроо цөөхөө яг жинхэнэ хүмүүс нь жинхэнэ сайн хүн байж магадгүй байхгүй. Тэр нь юу юм бэ гэхээр бурхныг ойлгодог. Амьдралын мөнхийг ойлгодог. Тэгээд дээрэс нь зоригтой, зорьсон зорилттой хийж бүтээсэн зүйлээрээ харуулж байгаа хүн байж магадгүй. Тийм. Би энэ төгөлбөрийг яагаад ингэж бодсон бэ гэхээр тэгээ миний багш гэж хэлэхдээ би одоо ч ерөөсөө ичихгүй яагаад гэвэл аав ээжтэй чад үздэг, найзуудтай чад үздэг нэст болохоор би болоороо итгэж хүн нэг төрлөө. Тэг Монголд хитрхи их юм буддын шишин буруу дэлгэрээд байгаа учраас би итгэж хүн гэдгийг бол хадгалж явна. Гэхдээ бас буруу пасторууд ч гэсэн байгаа бид тэр аль нэг урсгалтанд нэг хамаатай гэж үг хэлэхгүй. Тэр хамаатай бол урт наслуулдаг гэсэн үгэл хамаатай байна. Гол нь яг хэлэх гээд байгаа юм бэ гэхээр хитэрчээд байгаа учраас нөгөө талд нь зогсооно шүү дээ. Хэрвээ үнэхээр ингээд Монгол даяар бүр ингээд хэрэгсний шин дэлгэрээд тэ ингээд библи бүгд уншдаг болоо, библийн сургалт явдаг бол яг магадгүй тэр дотор би хичнээн библи судалдаг ч гэсэн үндэснийхээ үс sajig дэлдэг хүмүү Монгол хүмүү ингээд яриад ич магадгүй. Тэгээд эсвэл Монголд бас буддын шин орож ирсэн сайн жишээ байгаа шүү гэж ярьж магадгүй. Одоохонд бол би тэрийг нэг ярихгүй. Яг бол надтай годамжаар дүүрэн худлаа өөрсдөө боддоо гэж нэрлсэн бацаан үзэндөө байна. Тэгэхээр нэг жоо хууртай бичлэг хийх гэдэг шиг. Юуцсан. Юуцсан ер нь бол ингээд хүн хэлж байгаа өгүүлбэр шиг заавал байх хэрэгтэй биш байхгүй юу? Энэ дээр яг христийн шин дээр юу юм бэ гэхээр Есүсээс нэг хүн дагалдах байгаа нэг хүн ирээд эцээ эхлээд би яваад эцгээ явуулахыг зөвшөөрөөч гэдэг байхгүй. Тэгсэн чинь намайг дагаа үхсдээр нь оршууллаа гэж хэлдэг. Энэ өгүүлбэрээс хоёр зүйлийг ойлгох боломжтой. Цаашаа тайлбарлуулын Библийн танарт би сүнслэг утгыг ярих хэрэгтэй болно. Гэтэ би өнөөдөр энийг бичлэгэн дээр нэг ярихгүй. Гол нь юу юм бэ гэхээр үхсдээр оршуулвал гэж байгаа. Тэгэхээр хүсэн хүн хүсүүн оршуулна гэж юу ах вэ? Тэгэхээр энийг угаасаа ингээ сүмөлдөгчсөн зүйлийг тайлбарладаг болсон. Тэрний юм бэ гэхээр мэдээж нэг нь бол махан бие нөхсөн хүн байна. За нөгөөх нь болохоор сүнсний хувьд амьд биш, гэрэлтэй биш, утлагуурмаг дүр эсгдэг. Тэгээ нэг тиймэрхүү хүмүүсийн дүр эсгсэн. Тэгээ нэг амьд биш тийм хүссэн, сүнсэн нөхсөн хүмүүс, сүнсэн түлий ичихгүй. Тэгээ нэг амьтайгаа нэртэй төдий нэг тийм нөхдүүд хутлаараас нь уйлах гэдэг байхгүй юу? Тэгэхээр тийм болохоор бити тэгээ намайг даг гэдэг. Хоёрдугаарт яагаад намайг даг гэж хэлж байгаа юм бэ гэхээр Библи нийтдээ бараг 5-6 мянган жилийн түүх өгүүлдэг хаа. Израильчууд бараг нийтдээ түүхийн цаг үеэр нь авал бараг 4000 жил нэг л аврагчийг хүлээсэн. Тэр аврагч нь хүний төлөвт ирчээд бүр тэр олон мянган иш үзүүлэгч бүр зүгнэгчнэр ч хүртэл харахыг хүсдэг гэсэн хүн ирчээд буцаж байгаа байхгүй юу? Тэгээ 3 жил. Үгүй 6000 гэдэг хугацаатай харьцуулбал 3000 жил яг Бурхны хүү сүнсний ертөнцийн эзэн гэдэг хүн биетэй байхыг харах гэдэг чинь дахиж юунаас олдохгүй шүү дээ. Тэгээд Бурхны цорын гац хүү гэж өөрийгөө хэлдэг хүн. Тэрөөсөж байдаг л таарсан таашуудаа нууд болсон болоогүй л амар болсон болоогүй ингээл багш нар
дэлхийгээр нэг аахгүй. Өмнө ч зөндөө байсан, одоо ч зөндөө байгаа. Тэгээ яг би ч ямар ч мундаг байсан тийм төвшөнд хүрч чадахгүй шүү дээ. Тэгээ хүн хүрч чадахгүй төвшин байдаг гэдэг нь гоё ихгүй. Хүн хизээч ингэж нэг хүнийг амьдуулж мөвлүүлээд өөрийгөө бурхны цороо ноцох үгснэрлээ хүн амьд идгээд явна гэж байхгүй. Тэгээд тийм үед нь ингээ уулзаад хамт байхад нь аавдаа илүү тус өрөх гээд шүү дээ. Тэр эцэгтэй тус өрөх гээд юм. Сүнсэн ч юм уу тус өрөх гээд байгаа учраас эсвэл магадгүй тэгэл араас нь худлаа уйлж байгаа хооронд нэг ч гэсэн зөв номлосон сууд нэг ч гэсэн бурханлаг ойлголтуудыг авчих юм бол хүмүүс яагаад зовлонтой байгааг чөтгөр гэж юу болохыг чихэн бурхан гэж юу болохыг ойлгочих юм бол тэр хүн арай илүү зөв зүйл хийх байсан байхгүй. Тийм болохоор тийм үгээр байсан баг. Тэгэхээр гаднаа хатуу юм шиг харагддаг мөртлөө үнэн үйлбэр хэлдэг хүмүүс байдаг. Цөөхөн ихтэй. Ихэнх нь болохоор дүр өсгдөг хүмүүс байдаг байхгүй. Тэрнтэй адилхан үгээр бас байна. Тэрнтэй адилхан юм бэ гэхээр яг одоо жоохон айгүй хүн зэт ярьчлаа, айгүй уурлцлаа, жоохон хөнгөөсөд яриа л та. Тэгээ хөнгөөс түүний юм бэ гэхээр тийм сайхан хүнийг харах нь буруу биш ээ. Тэгээ сайхан юм харц зураг байгээд эхтээ хүн биш эмхтэн хүн ч гэсэн хэлдэг тохиолдол байдаг одоо тий. Би нэг ерөнхийдөө нэлээд нас тогтсон эмхтэн ч юм уу тийм хөнгөн залуулаг сэтгэлгээд эмхтэн хүн сонсчвол би окей гэд харилцаа инээлцээд явах байхгүй хөвгөлтэй хүн байна гэж бодоод энийгээд явна. Зүгээр залуу хүмүүс болохоор яг тийм өгүүлбэр хэлэхдээ зүгээр хин нэг найрахтай ч юм уу худлаац сэхэн дээр цэцэг уруулахтай юм өгүүлбэр хэлэх гэдэг л та. Тий одоо ер нь бол яг зүгээр сүнслэг төвтэй болчих юм бол яг яаж юм бэ гэхээр нас тогтгоо ирээ зүгээр сайхан хүн байх гэдэг зүйл хүндэлж байгаа мөртлөө нэг дурлахаа болцсон байдаг. Тэ. Одоо ч хостой байна шүү дээ. Тэгээд хостой болохоор оюун ухааны хувьд махан биеийн хувьд ихлэ талхсан байж болно. Дараа нь оюун ухаан таалагдсан байж болно. Сүүлд нь бүр сүнсээрээ нэг болцсон хос өгдөж байдаг байхгүй. Тиймэр хостой бол тэр хүнийг тийм сайхан хүн харлаа гээ тэр хүнийг хараад дагаад явна гэж байхгүй. Дээрээс нь хайр гэдэг бол хүлээс биш эрхчлөө байхгүй. Хайр гэдэг бол бүтээл. Одоо би нэг бол олоогүй шүү. Энэ бол онл. Тэрөө олсон бол би үдээд ингээ ганц биш байгаа. Эсвэл юм хангалттай болон хоогийн хэлцээ үүсэхгүй гэж таараа. Энэ онлыг юм бодит амьдрал дээр хэрэгжүүлэх хэцүү юм шиг лээ. Ямар ч зүйл хэлэх гээд байгаа үндсэн санаа юм бэ гэхээр толгойгоо бас хэлэх хэвэрлээ да. Хэлэх гээд байгаа үндсэн санаа юм бэ гэхээр энэ өгүүлбэр бас үнэн өгүүлбэр ихгүй юм. Ер нь бол ингээ сайхан өмнө харц буруугүй, хүн сайхан байхыг харах нь эсвэл сайхан байгаа нь ч гэсэн сайхан зүйлхгүй. Одоо жишээлбэл ингээд гоо сайхны төлөө маш их хичээдэг хүн байвал одоо жишээл гоё машина гоё ундаг хүн байлгаад машина гоё ундаг хүнийг хараа хүндэлдэг байхгүй юу? Шууд респект авдаг тий. Өвөө нь гоё хүн байна. Өөрөө эсвэл их гоё хувцалдаг хүн байлаа гэж хэлдэг л доо. Тэр бас гоё хувцалдаг хүнийг хараа хүндэлдэг байхгүй юу? Ямар сайхан хүн бэ гэж хүндэлдэг тий. Тэрээс хотын соёлч юм ингээ байж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ бас нэг буруу биш. Хитэрчихгүй л болно шүү дээ. Бүр хитэрчихгүй л бол буруу биш үзэл бодлохгүй. Тэгэхээр энэ өгүүлбэрийн цаана ингээд хальт сонсдог хүн тийм үү жоохон хатуу хүн болохоор захын хүн ч юм шиг санагдаж байгаа мөртлөө тэр хүн харин ч бүр хайрыг олсон жихэн үнэн хүн байж магадгүй байхгүй. Тэгэхээр энэ дээр яг юу хэлэх гээд нэг залуучууд ч гэсэн ерөнхийдөө нэг иймэрхүү өгүүлбэрүүдийн тэр хандлага дүгнэлтүүдээ л зөв хийгээс орж байгаа. Сүнслэг дүгнэлтүүдтэй тийм. Яа хүнийг одоо төөрөлтүүлэх юм хоёр талаас нь зулгаас өгүүлбэрүүд амьддаг штеп. Юу гэдэг тийм. Нэг бол ингээл учир утгахгүй хайрлт дурлал ингээл алдаж үзэл дотны харилцаа ингэж байгаа л тий 7 хоног болон дотны харилцаанд ороод хамгийн урттай одоо юу гэдэг сар ч юм уу өвтөн тустай байгаа л 2 сар ч юм тустай байгаа тэр нь банк тексттэй эрүүл мэндчээ сайн гэл нөгөө талд нь болохоор өстөө үгүй гэл чи бол ганц бие бай гэл эсвэл битээ хайрлт дурлал ингээл тий ганцаараа бай гэл хүнд бити идэг эр хүнд итгэх эх хүнд байдаг гэдэг үлрүү тань л та тэгэхээр азар яг хороо ертөнц Тэгчтэй муу мохоо биш. За тэгтээ бас тэгчтэй сайн сайхан биш. Зөвхөн хүн хэрсүү байгаад зүв байгаад хаана хизээ хин тэр үйлрүү хийж гинэ гэдэг хамраад нэг адилхан үйлрүү мөртлөө өөр санаа отоо эрхэлж болно. Дээрэс нь тэрийн зөв тэгж дүгнэх хэрэгтэй байхгүй. Одоо би зөвхөн ерөө миний таньдаг хүн тэгж хэлвэл надад тоглоом хийж энэ юм уу те эсвэл ингээд зүгээр хөшгөнөл хэлж энэ гэж ойлгож штэ. Окей гэд буцааж хүлээж аваа тоглолч нь. Гэхдээ тэр би ингээд найстайгаа тоглож байгаа өгүүлбэрийг гадны нэг хүн харснаа бит хоёрыг завхаа өнгөд үгэж магадгүй. Тэр бол тэр хүний сонголт. Эсвэл тэр хүн ийм өнгөн үндүүлэлтэд дүгндэг хүн байж магадгүй байхгүй. Тэгээс хатуу өгүүлбэр хийж байгаа мөртлөө цаанаа ингээд сайн байж болдог. Гэхдээ энийг болохоор би нэг гөгшин глюкозуудтэй одоо Монголоор бүрэн гөгшин глюкозууд байдаг л л шүү дээ. Тэр глюкоз нь ч ямар утгатай. Ямарсан гөгшин төгсгүүд байдаг л л шүү дээ. Ууртай хөгшин Тэгээ залуу үеэ хөндлөхгүй өнгөрсөн цаг үеэ л ирдэг. Тэгэл бүх юмыг ингээ болгоомжлуулдаг. Бити хайрлт дурлал. Эрттэй хүн бол муухай. Өөрөө олж үзээг үзүүлээ.
Худлаа наач худлаа гэлтэй. Христч нэг ч юм уу, буддич нэг ч юм уу. Өөрөө оож үзээгүй. Өрөөс мэдчихгүй бүр нэг хуудас ширхэг хуудас ч ингээд эргүүлж үзэж байгаагүй. Цаана гарч үзээгүй. Мөртлөө нэг юм хоосрол дотроо өглөөд идэг тийм аав ээж нар ихсчлээ. Тэрэнд бол жоохон харамсалтай байгаа. Тэгээ тийм аав ээж нараас нэг ч гэсэн цөөлөхөөс гэж боддог байхгүй. Тэгсэн мөртлөө ингээ олоогүй мөртлөө сайхан дүр өсгдөг жишээ аав ээж нар тусарч байна, багш нар тусарч байна. Гэт хурамчаар тэ. Библийг барьсан мөртлөө Библи ойлгодог. Буддиш ярьдаг мөртлөө Буддаа ойлгодог. Нэг л их төв зүсэг ярьсан, нэг л их цэнцэрсэн хүмүүс яваад идэг. Гэтэл энгийн мөртлөө бодит ер нь ингээ аливаа судлал бодиттой амьдралаас холдоод ирэхээр худлаа байлчлаа гэсэн. Тэгэхээр ер нь бол иймэрхүү цэнцэрсэн хүмүүс их байгаад их юм бол хүмүүс чинь төрөлтөө дуслаа штэ. Тэгэхээр ер нь одоо бид нар жоохон юм байха болёо. Тэгээ бид содоо жоохон бэр орцсон байгаа зү. Жоохон ингээ сөрдүүлж ярьдаг болсон. Тэгээд хэлэх гээд байгаа үндсэн цаана юм бэ гэхээр яг олон жишээ хэллээ, олон юм хэллээ. Гэхдээ ер нь та нар нэг үгэл бодохдоо хин хизээ хаана хэлж гин, ямар хандлагаар хэлж гин, өөрөө энэ хүн тэндээ хүрсэн үү, хүрээгүй юу гэж шалгаад үзэх хэрсүү ухаантай л бай. Тэгэхгүй болохоор тэгээд зарим нэг хүний хэлсэн үгдрөөс олж битгий амьдралаа дандаа заалгах заяа. Тэгээд ер нь бол гэхдээ христчсэн байлаачсан бүгдээрээ тэнэг биш байж таараа. Буддишн байлаачсан бүгдээрээ бас мундаг биш байж таараа. Монгол хүн ч гэсэн бүгдээрээ мундаг биш. Гэхдээ тэн дотор бас нэг зөв хэсэг байж магадгүй шүү дээ. Тэгээд үнэхээр олсон хүн байвал тэрийг сонс, олоогүй байвал битгий сонс. Сонсох хэрэггүй байхгүй. Цагаа урсан хэрэг болно. Эсвэл эцсийн дүгнэлтэнд буруу байвал тэгэл чамайг үхэлрүүл адилхан хүргэнэ гэсэн. Тийм болохоор ер нь бол тэ ингээд тиймэрхүү нийгмээр явж идэг хогийн өгүүлбэрүүдийг жоохон цензуртай хандаас сурчаарай л гэж хэлэх гээд байгаа нэг видеогоор. Ер нь бол одоо ингээд тэ харин би өмнө нь болохоор ойрхон жишээ хэлжсэн шүү дээ. Баян хүн харин тэ баян хүн муу хүн ядуу хүн сайн хүн гэж ингээд шууд биш тойроо гарч юм. Эсвэл хитрхээ онц сурвал чи ингээд нэг сайн явдггүй амьдралын ухаантай бай. Эсвэл амьдралын ухаантай бол баян байна ч юм уу. Эсвэл ном биш хэрэггүй ч юм уу. Аль нэг туйлт руу яваад байгаа байхгүй. Яг аль туйл нь үнэн биш. Ер нь аль нь тоон онцгоос хамаарал тухайд зөвөр хэрэгжнэ гэсэн үг. Тэгэхээр ер нь бол хүн өөрийнхөө харин дотоод мөн чанар дахин давтчихгүй байдлаа ойлгоод хин хизээ ямар үйл болж байна гэдгийг нь ойлгоод тэрний гарц гаргалгааг нь зөвөр гаргаж сурчих юм бол ер нь бол арай илүү зөв амьдрах юм болов. Тэгээд дээрээс нь заримдаа хошигт сурах хэрэгтэй. Эсвэл ингээд нэг тиймэрхүү жоохон хатуу юм шиг үлгэрийн цаана бас зөв санаач үж болно. Гэхдээ байн хатуурах гэсэн үг биш. Яг ингээд тэр санаа нь чухалхгүй юу? Гаргалгаа нь чухал. Асуудал нь чухал гэдэгс гадна шийдэл нь чухал. Тэгэхээр гол нь яг юу гэх гээд нэ гэхээр яг үнэхээр ингээд бурхныг ойлгосон бол бас гонглохгүй жиж болно юм бол эхний тэр хэлсэн хэлбэр дээр бол. Тэгээ тэр хүн гэхдээ гаж хүн гэсэн үг биш. Харин ч бүр сод дотроо цөөхөн дотроо цөөхөн маш ухаантай хүн байж магадгүй. Гэхдээ ихэнхдээ бол угаасаа гүнгэлдэж штэ. Тэг гүнгсэн ч гэсэн тэндээс гарч ирэх бас чадвар байх хэрэгтэй. Бити идэхтэй архиар гарч ир. Тэгээ эсвэл муу мухаар гарч ир, зүүр гарч ир. Тэгээд гэрлэр гарч ирэх хэрэгтэй муу мухаас. Нөгөөх нь болохоор хайр дурлаж ч гэсэн тийм хүн дурлаж болно. Өдөр тутамж дурлаж болно. Гэтэ дурлал хайр хоёроо андуурахаа болж хэрэгтэй. Тэг энийгээ насан туршдаа ч андуурсараа дуусчдаг хүмүүс байна. Хайр бол бүтээл, хайр мөнхийн зүйл. Дээрээс нь ер нь бол тэгээ залуу наснда ч юм уу гэтээс гадна нас явагдсан ч гэсэн бүтээх боломжтой зүйл. Гэтэ залуу наснаас хойш эдгээр нас хүртлээ ч юм уу яг энийг олоогүй хүмүүс зөндөө байдаг. Ганц бие ээжүүд, ганц бие эрчүүд Монголоор дүүрэн байна. Гэтэ ер нь бол одоо цаг үе сайжрахын хэрээр хүн төлөвшгийн хэрээр энэ зүйлийг магадлал ихснэ л гэсэн. Доктортой гэр бүлүүд, доктортой хайрууд, аюулгүй харилцаанууд энэ бүх зүйл ихснэ. Дээрээс нь ер нь бол бид нэр аливаа зүйлийн мөн чанар цаад утгыг ойлгохгүйгээр дутуу бодох нь, дутуу хандах нь, тэгэл хүмүүсийг ч буруу дүгнэн, нийгмийг ч буруу дүгнэн, тэгээд тэр авралыг ч буруу боддог. Иймэрхүү хөнгөн тэгээд нөгөө дахиад байдаг л мухарсахтай байдал дондор бид нар явж байна. Тэгээд үтсэн 14 минутын бичлэг дотор амар олон тентийн санаа руу баахан үсчээд явсан дуудлаарай. Хэлэх гээд байгаа сан юм бэ гэхээр нэг үйлрийн цаанах мөн чанарыг бас ойлгож сурчаарай. Тэгээд дээрээс нь зөв дүгнэлт хийж сураарай, зөв хандлага гаргаж сураарай. Тэгээд дээрээс нь амин сайн сайхан гэрэл гэгэн дээр хийсэн дүгнэлт хийж сураарай. Тэгээд муу мухагаас зөв чөлөөлөх сураарай гэж ирүүл хэлээл тусах хастаа. Тэгээд бичлэгийнхээ эцэст нэг хэдэн манж өглөө тусахгүй арай урт бичлэг болчихлоо. Баяртай.